Тэ санаанд орсонгүй баярлалаа. Маш их баярлалаа. Сайн мэцхан өрхөмдөд үзэгчтэй залуусын захирал телевизийн гит болон маань их хөглөж байна. За яг одоо бид бүхэн богд апартмент дээр хүрлцэн ирсэн байна. За энд яах гэж ирсэн бэ гэхээр за тунгалаг за ган түшгийн гэр бүлээс нь энэ хүү бэлгийг илгээсэн байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа хүлээж аваад уламжилцгаая. Мэдчлэгээ ирсэн юм аа. За яамаа тийм. Тунгалаг гэж хүмүүн тийм ээ. Хинээс ирсэн юм бол ч та. Хинээс ирсэн гэж бодсон байна. Та сайн мэдэхгүй л энэ. Одоо өчтөр уулз хүмүүстэйгээ одоо бүгдэнтэй нууданд бараг л уулзсан да. Тийм үү. Тий. Санаанд тавьж байгаа юм байхгүй юу? Би танд мэдчлэгийг уншиж танилцуулъя. За хүн бүрд тустай, дэмтэй, нийтэж таньда одоо аз жаргал эрүүл их сайхан бүхнийг хүсье. Одонгоо авсанд нь баяр хүргэе. Та бол хамгийн мундаг ээж, хамгийн мундаг одоо хамтрагч найз, одоо хичүү. Тэгээд таньда баярын мэнд хүргэе. За энэхүү мэдчлэгийг болохоор ган түшгийн гэр бүлээс гэж агаад бичсэн байна. Яна тийм үү баярлаа. Манай нөгөө өхрийн дүүг ихнэрээс нэрсэн байна. Стах баярлаа. Стах санаанд орсонгүй баярлаа. Маш их баярлаа. Гэж хэлээ та тийм хэлэхөг алдах. Хайрцагаас ирнэ гэж юуроос бодоагүй. Ёстой бодсонгүй. Гэхдээ харин өчтөр харин утасны дугаар авч ин орж ирэхээр аймаг орж ирэхээр хэлэрэй гэж ингээд бидэд өчтөр нийлээ ороодож орж ирсэн байхгүй. Тэгээд маш их баярлаа. Санаанд орсонгүй. Гэхдээ маа тэр дүүчин бас гинти онгоцны бодол дээр нөгөө бас явж байхдаас гаргаж өгөөл айгаа хөөрхөн юу яадаг. Битэрээс нэхэн тухтаа танилцаж ингээ амжаагүй битэр би чи нөгөө хоол идэг болохоор нэг хэдхэн удаа л уулзж ирсэн. Гэхдээ ингэж амар сэтгэл гаргаад баяр хүргээд нэгсэн их маш их баярлаа. Хоёр дүүгийн амьдралд ч гэсэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье гэж хэлээ да. Хоёр дүү маань ч гэсэн ос одан аваарэ. Одонтой ээж болсон байна. Тэгэхээр таас өчигдөр болов сайхан баяраа тэмдэглээд хуваалцаа явуулсан баг. Юм сэтгэл ямар байдаг юм бэ? Нэг анх эхлээл нэг ингээл нэг за одонтой ээж гэл нэг тэгж нэг сэтгэл хөдлөхгүй ч юм шиг нэг сонинд байсан чинь яг ингээд авах гад ойртоод ирэхлээр амар ингээд нөгөө огшоод нэг юу гэдгийг тийм аюу догтлсон мэдрэмж байт юм лээ. Тэгэл бодохдоо эмэгтэй хүн болгон бас апл гоё юм байна да гэж бодож ялаа. Эмэгтэй хүн болгоны мэдрэх хэвээр мэдрэмж байт юм байна да гэж бодсон. Мэдээж их хүнээс төржээж л би тэр хүн намайг өдөө зэрэгтэй хүмүүжүүлж өсгөж ээж би өдөө зэрэгтэй байгаа. Мэдээж их хүний буйнаар л бид нэр ингэж явж байгаа шүү дээ. Мэдээж их хөв байж ээж одоо би тэр хүнээс ургаж ээж дахиад би өөрөөсөө дөрөв үндэс мөчлүүлж штэ. Тэгэхээр ямар хэцүү вэ? Ээжигээ боддсон юм лээ. Тэгээд ээжигээж бодсон, хадам ээжигээж бодсон. Бас л адилхан дөрөв хүүхэд гаргаад манай хадам ээж бас одонтой ээж. Тэгэл бас л өрөвхтэй бас л ингэж зөв сайхан хүмүүжүүл зөв сайхан явуулж байгаа учраас л бид нэр ингэ сайхан яваа шүү гэж хэлээ да. Өөр өгч хэлэх үү те. Хандаа тэгдүүдтэй таас мэдчилгээ төвшүүлээ. Миний ард бас миний хань баттараа байдаг байхгүй юу гасаа ингээл миний хийхийг хүссэн юм, миний зорьсон юм болгоныг дэмждэг. Бүх юмыг ингээ өөр хөвгтдээ одоо гэр бүлдээ зориулж яадаг эр хүн шиг сайхан хүн би. Тэгээд хандаа хайртай шүү, дөрөв сайхан хүүтэй хайртай шүү. Сая эрэхтэй 3 хүүгээ аваад ирсэн. Том маань их сургууль сурж байгаа болохоор ирж амжаагүй. Тэгээ 3 хүүгээ авцраад одоо манай хүүхдүүд бол одонтой ээж гэдэг учрыг ойлгоогүй л яваа. Солонгос жавуудсан болохоор тэгээд нэг юм шагнал авдгийм байна гэдгийг өчигдөр жоох ойлгосон. Тэгээд хүүхдүүдтэй хайртай шүү. Та нар минь байхгүй бол ээж нь юу гэж хотонтой ээж аваа явж байгаа хөтэй те гэж хэлээ да. Тэгээд сайхан хүүхдүүд хайртай дотны хүмүүс гэр бүл за тэгээд мэдээж ээжүүдтэй бүгдээрэнд нь та сайхан ерөөлөг үг харьлаа. Энэ баяртай сайхан өчиг минь хуваалцсан хайртай ээж, хайртай хадам аав ээж, мөн миний дүүнар, найзууд, багын найзууд маань ч гэсэн өчтөр бүгдээрээ сэтгэл гаргаад ирээд манай багын найзууд бүгдээрээ одонтой ээжэд бүгдээрээ ирсэн. Тэгээ бүх найзуудаа намайг гээд надад бэлэг эцэл одоо цэцэг явуулаад ирч чадаагүй ч гэсэн сэтгэлээрээ баяр үргээ байж байгаа бүх найзуудаа намайг таньдаг бүх хүмүүстэй
өөртөө хүсдэг, өөрийнхөө гэр бүл төсдөг бүх сайн сайхныг хүсье өрөөё.